Шилийн бүгдээр гарч ичээд байна. Шилийн бүгд яваа энэ бүгдийн шилийн бүгдийн сүүлд цаана зингэлт харагдаж байгаа. Энийг бас энэ харагдах байх шүү. За ингээ манайхан тусч байна. Дагамба таваасан тооройгон лотэдам Хоронди шав төрчөрөө төгсөө жолооч. За баттөх яг нарны пат харал юм харагч. Нар мантыг харлаа. Янзын гоё юм байна. тасгаар юм. Хоёр. За очих ингээд үргэлжлүүлээ 6 гараа. За тайлбартаа 6 гараа. Энд их баяр ламт нь камерыг аваад байна. Оо за ингээ удаа тэнд сүдраар суусаа зогсож байна. Энд нэг нүдний шилтэй залуу байна. Энэ үдэ хар таньдаг залуу байх шиг байна. Тийм нэг ийм нэг залуу байдий. За ингэсгээд за ингээд энэ овон дээр хүмүүс гарч ирсэн. Байж байна. Тэшээд нарны зургана. За тэр нарах ба. Өнч хөлөөлээд нарыг. За миний гараад энд сорж байна. За тэр энэ. Окей. За ингээд яшаад энэ тэр сэрэлт хинүүндэр гардаг ламтангаатай адилхан лам зөксөн. За ингээд нандаанасаа за энэ төний ариг руу хийдэг лам гоё энэ энэгэрээ иглэр ядаараад оччихно. Ааш тань шиг болох. За манай ангийн журам байна да. За журам сайн байна уу? За сэтгэлдээ та нэг Нар руу ингэ зураг хэлэхгүй юу одоо? ингэ зогсчиход нар руу ямар цагаан сүдрээ гарах гэж зогсож байна. За тэгээд энэ жилийн одоо сүлдэх юмэр одоо ямар гэж бодож байна одоо ангиа төлөөлөд одоо манай ангийн одоо хамт олон юмнаас нэг сэтгэлээ ганц өрөөлөө өгөх болох уу? Ном ясаар бүтэж ажилласан дэлгэрч болтугай гэж юмар байна та. За энэ цагаан одоо хүний очны батраа энэ сууж байгаа бол нэлээд шилдэг болон дээр гадсан болов гэсэн сэтгэл чинь. За маш сайхан өгсөн баярлалаа. За таны одоо хувийн амьдрал болон хувьцлын амьдралд амжилт хүсье. За ингээ манай ангийн одоо ундад лам гоё энэ зогсож байна. За одоо ингээ даваасрын ламтнууд ганц 4 мөрт одоо гэлж одоо энэ ангийнхаа одоо хүмүүсийн сүлд юмрыг одоо сэргэнөө. За одоо Нар хараад ястай сайхан байна. Тэр нь шилийн бүгд алтан овон дээр гарч ирээд. Ангийнхаа одоо бас ирсэн болоод Урааныгийн ажиллаар ирж амжаагүйнаас төлөөлөөд аргад аавчигээ төлөөлөөд ингээд ганц хэмэрэг өрөөсчгөөс зогсож байна. За Угаанаас өдрөө сайхан болтугай. за танд баярлалаа. Танд одоо аз жаргал хүсье. За ингээд дор журуу ламтантаа одоо манай зиндааны урлаг энэ жил дааж хуруулж байгаа ламгой байгаа юм. Одоо ингээд та одоо нэг сэтгэлээ одоо ганц хэлэхгүй юу? За оо сайхан байна чи одоо шилийн бүгд дээр чи ямнаас игээд нараа хараад бүх юм боллоо шүү. За танд одоо ингээд энэ жилийн хурлыг одоо ингэж маш сайхан хуруулж одоо ингэж олон төмнийг баяжчих одоо ингэсэнд одоо хуваасаа болон одоо ангийнхаа хамт олон өмнөөс одоо ингээд баярсан талхалтаснаа хэлье. Ингээд танд одоо аз жаргал сайн сайхныг хүсээрэй ёо. За ингээд манай ангийн нандууш намт энд зогсож байна. За ингээд нандаа одоо ингээд камерман зүүн хүрээний одоо бус ирж амжааг бол амнырыг төлөөлөд одоо нэг сэтгэлийнхээ үг хэлээ. Би автонд шилийн бүгд дээр ирсэндээ баяртай байна. Үнээр хаппи байна. Манай хоёр шав намаа үдчих чадаагүй учраас хэлж чадаагүй гам бол ямар гэж хоёр биш. Тэр хоёр одоо юу зөрүүл юу хийж хэлэх вэ одоо? Хилээ чэжлээ гол нь итгэж шүү дээ. Өөр юм хэлэх болоо. Тийм л байна да. За энд одоо манай анги одоо гамбал болж байна. За гамбал амын одоо сэтгэлийг сонсё.
За та одоо ингэ шилийн бүгдээр гарчраад сэтгэл ямар сайн. Сайхан байна. Нар мандаж байгаа нэг сайхан мандад юм байна. Тэнгэр сүтэр тусрыг харлаа. Их гоё байна. Хиймэлэг байна. Манайх бүгдээр яг ийм хиймэлэг сайн сайхан явуулах болтугай гэж хэлээ. За баярлалаа танд аз жаргал сайн санаа хүсээрээ. Энэ жилдээ ирэх жилдээ хиймрэг дундаа өдрөг байх болтугай. За одоо ингэ тийшээ манай ингээ их баяр ламт нь хаана вэ? Оо тэнд. За одоо энэ лам бол хамгийн одоо их үжигтэй лам байгаа юм шүү дээ. Ийм ингээ хажаа харлаж байгаа юм. За одоо энэ харагдаа баста жоо царай. Жоо ингээ нарны гэрэл бас ойлгох гээд бас болохгүй байна. За. Тэгэхгүй одоо. За та одоо ингээ энэ жил одоо ингээ Сүхбаатар аймагт ирээд 2 өндөр одоо овоон дээр гарлаа. Одоо ингээ та одоо сэтгэл одоо ямар байна одоо ингээ. За одоо маш их баяртай байна. Одоо ингээ Монгол ард зон одоо ард түмэн цаа сайхан байх болтугай гэж одоо хүсэж байна да. Тэгээд одоо мөн одоо Олимпиас өнгө медаль алтан медаль. Өө зүйтэй. Та сайхан үг хэлээ. Маш одоо Монголын ард түмний баяр хөтөл одоо баяр хөөр дүүрэн байна да. За яста сайхан үг хэлээ. За танд одоо аз жаргал сайхан бүхний хүсээрээ. За энэ нэг хүн ханаагаад байна. Энэ нэг хотор цэм шиг нэг л ханаагаад байгаа. За оо энэ одоо ярламт байна. За гэмэрлэг болол шилийн бүгдээс. Аав ич хань жил. Ах. Тэгээд нийт ах дүүнэр болон тэгээд ер нь тэгээд Монголын бүх ард түмэн тэгээд бүр хамаг амтндаг юм шиг байна. Өөрийг оруулсан юм уу? Би бол яг би бичлээд өчөө би шинэ хамагчаад шүү дээ. Энерги татруулж байгаа нэг. Би яг босд нь болж яваад олно гэж би яг. Бүх бодол маань одоо босоод байгаа юм шиг байна. За. Одоо босоод байгаа юм. Босоод байгаа юм гэдэг та одоо юугаар төсөөлж юу гэж бодож байна? Босоод байгаа юм гэдэг жоохон тайлбарлаж өгөхгүй юу та? За, ер нь тэгэл тэр одоо миний өөрийн хувийн бодол шүү дээ. Тэрийг хамаагүй яаж болохгүй хаа юм. Орноос юу сансан гэж байгаа шүү. Нэг муу юм бодоод тэгээд бас ийгээд байгаа. За. Тэгээд чи одоо тэгээд орноос ингээд ангийн анд бас дөрч хүрээтэй бас баярлалаа гэж хэлмээр байна тийм ээ. Энэ одоо тийм ээ. Тэр өстой зүйтэй шүү тий. Анхаас нэг л тийм жоохон сэтгэл тоногсон сайхан хурлаж байна. Жоохон дурмуутай одоо энэ дээр ирээд яаж үччихгүй бай тийчрээс гол нь идрээс хосорч байгаа юм байна гэж. За ингээд ийм хол газар одоо биднийг одоо унаад хэрэгээр одоо саадгүй хөргөж ирсэн одоо жолоочтой одоо оо энэ цараа тодорхой нэг жоо ийш энэ нарны гэрэл тасахгүй одоо за ингээд таны сэтгэлийг сонсё одоо. За одоо ингээд би энэ сайхан буянтай хүмүүстэй явж энэ сайхан уу сангайдаа мөргөж одоо төр улс маань их төвшин амгалан амгалан сайхан болтгоо гэж ирээд ингээд энэ жил улсын наадам их сайхан боллоо. Улс орн маань алтан мөнгө медаль Олимпиас авлаа. Энэ жилийн хувьд бол ер нь монголчууд бол ер нь их сайхан байна. Дөө сайхан байна. Хазаачгүй юм байгаа. Жоронгоос айчгүй лодоо. Сайн байна. Юу сонсоод байгаа. Нөөс тэрийг хийж болохгүй. За би жоронтой чич ярья. Тэрийг асуух. Дарамтанд байгаа шүү. Энэ үү. За энэ миний одоо гайгүй болчихгоо. Хүмүүс их дуусч байна. Би одоо нэг ганц. За тэгээд халахын одоо сайхан шүтэн хэмрэн хоондоо гарч ирээд сэтгэл санаа ямар байна? Өндөр уулын нутаг. Миний ганц одоо нөгөө эмзэг сэтгэл. Би бол халах гэдэг үгийг зориудаар хэлж जैन таны. Тийм бодлогын үслээс Монголын одоо зүүн гэж гарч зүүн гэж гарч ирээ. Аа зүйтэй. Энэ тал нутагтаар гараад ингэж бүгдийг ингэ дээрээс харсан чи хүмүүс их жоох харагч байна. Тэнд байгаа машин тэрэг их жоох харагч байна. Нарч гэсэн би сая ингээ гараараа бараг барих төглөө ингээд. Би энэ өөрийгөө их том юм байна гэдгээд энэ дээр гараад мэдээ. Төглөө гэхээр ч одоо таяр барь жороноос ингэ харахад би жоронгийн хажууд өндөр санаж байгаа тийм. Алс одоо хэлийн зард манай юу болсон одоо талын одоо бүгд жилийн бүгд дээр босоод байгаа юм хацаас байна. Амин дэрлээ татгаж байна. Бацхосныг асуулт байна. Та одоо бол ер нь бас далайн түвшнээс дээш маш их өндөрт оршдог нутгийн хүн. Тэгээд одоо энэ өндөр талын уулан дээр гараад ирэхээр таны одоо сэтгэл ямар байна? Тэртэй харьцуулалт байхгүй нэ одоо ингээд өмнөх харьцуулж ярина гэдэг хэцүүлтэй тий. За мэдэрсэн хүний хувьд бид нар бол одоо тэр таныг 12 онд хурлаа урлаа тэр өндөр сайхан уулан дээр гарах байх гэж бодож байна. Тийм сайхан хүн ирж байна надад.
Талын сайхан зээрний төөрөө сонсгож байна. Лодоогийн хувьд маш их харамсалтай байгаа би. Энэ 200 км-ээр ингээ үзэж болно шүү дээ. Хаяанд байгаа унтсаар байж байгаа. Манай нутгаач хамт олонны хүчээр чирээд болсон. Чүрхийг баярлж байгаа. Одоо бидний айл Улаанбаатараас эхлээл чирсэн одоо За ингээд ургах нарыг сайхан бүгдээрээ нэг нийт уулсынхан ороо дээрээс харлаа. За тэгээ бүгдээрээ зогсчоод уухагаан дуулъя. за манай ангийнхаа Оохоо